Сайн бацгаана уу? Butter Podcasters-ийн 16 дугаар ангид тавтамаар л. Тэгээд өнөөдөр манай өмнө дугаарууд дээр зочлж ирсэн найз маань дахиад зочноор хурж ирсэн. Тэгээд өөрийгөө танилцуулаач дахиад нэг удаа. Би Жилээ байна. За, сайн бацгаана уу? Нандаа байна. 3 дахь дугаард орж байна. Тийм ээ, баяртай байна. Тэгээд өнөөдөр ер нь бол бит хоёрын хоёулангийн мэддэг номны талаар ингээд нандаа ингээд манай найз надад санал болгосон. Тэгээд би ер нь уншмаар байгаа гэд. Тэгээд бит хоёр уншсан. Тэгээд энэ ном нь англиар болохоор When Breath Becomes Air гэд Paul Kalanithi гэдэг 2 дугаар үеийн энэтхэг нэг тийм хүний 2 дугаар үеийн Америкт амьдардаг 2 дугаар generation Indian хүний биш одоо мэдсэлжийн бичсэн ном байгаа. Тэгээд монгол хэлээс орчуулах нь байдаг юм билэ. Тэгээ монгол хэлийнх нь нэр нь болохоор Амьсгал агаар болох үед гэсэн тиймэрхүү нэрээр дэлгүүрүүд усаардаг юм билэ шүү. За тэгээд энэ ном нь ер нь ямар ном блэ? Юуны талаар гардаг лээ? Нэг хальт тайлбарлаач. За Paul Kalanithi нь болохоор neurosurgeon буюу мэдрэлийн мэс засалч. Гэхдээ яг жинхэнэ мэс засалж болж арай амжаагүй. Одоо ингээд айгүй олон жил сурж ангаахаар сурж төгсчөөд ингээд residency гэдэг эмнэлэгтэр амар олон удаа ажилладаг. Олон жил ажилладаг. Монголоор одоо дадлага юм болоо да. Тийм, ер нь бол яг төгсөж дуусчаад хэдэн жил заавал residency гэсэн юмараа явж иж тэгээ аль биесны эмч болдог. Тэгээ тэргээр явахгүй байх юм бол зүгээр нөгөө нэг хүмүүсээс сонсоход ямарс өрхийн эмч болж болдог. Гэхдээ residency гэсэн юмыг яг тулж иж яг ингээд хүн дээр мэсэл хийж болдог. Тиймэрхүү эрх нэгддэг юм шиг л. Тэгээ тэрийгээс төгсөх шаардлагатай байдаг. Тийм, тэгээ номон дээр ер нь ангаах ухааны замнал ямар аимшигтэй хэцүү байдаг талаар зөндөө дурсан байсан. Тэгээд энэ хүн маань явж байгаа гинт ууршигны 4-р шатны халт хорт тавдартай гэдгээ олж мэдээд тэгээд тэнцэнээсээ удалгууныг 2 жилийн дараа жилөө нас орсон. Тэгээд нас орохоос өмнө өөрөө ном бичиж эхлүүлсэн. Тэгээд зүгээр ингээд ном бичигээд биччихээг өөрөө болохоор бас уран зохиолоор сурж төгссөн тийм хүн байгаа. Тэгээ бас их нэртэй байсан. Тэгээд ер нь бол өөрийнхөө хүлтэйгээ нүүр тулсан хорт авдартайгаа тэмцэж байгаа үйл явц амьдралаа өмнөх үе болоод тийм эмчийн замнал тэгээ ер нь нөхөлтэй яаж одоо ингээд хүлээж авах талаар бичсэн ер нь л айгүй гоё ном байсан. Жаахан үнэхээр сонирн болсон эцэстээ болол. Жаахан нулимс. Тэгээ үнэхээр уйлмаар санагцсан. Би яг уншиж дуусчихтай ингээд сургуулийнхаа номыг сонсчихсан байхгүй. Тэгээд нэг хүү дуусч байгаа юм гээ нэг эргүүлж явж исэн чинь за гэж явж исэн чинь гинт нэг хуудсан дээр нь 2015 оны тэдэн сарын тэдэн Пол насаар гэсэн би ч дуусаагүй юм чи өөр юм яриа явж исэн биз дээ гэдэг. Тийм энэ номоо л бич дуусгаагүй. Тийм тэр нь гэхдээ энэ номыг бас тэр утгаараа бүр онцгой санагдуулсан юм санагдсан шүү дээ. Яг үл өхөл ингээд зүгээр л ирчгэд тэгээд ер нь бол угаасаа дуустдаг гэсэн тэр юмыг бас бүр яг амар боддоор ингээд уншиж байгаа хүмүүс төрүүлсэн юм шиг бас санагцсан. За тэгвэл тэгээд эхнээсээ явах уу? За ингээд өсвөр насндаа 10 жилдээ яаж явж байгаа? Тэгээд ер нь бол яаж амьдрал нь эхэлсэн бэ? Сандгүй гэхгүй. Би бас жоох сандгүй. Тэр нь гэхдээ яг хүндээ ихний тэр хэсэг нь надад тийм сонирхолтой санагдаагүй. Харин би бас сандгүй. Ямар ч амьдрал гэж найз охинтой байсны санаж байна. Тэгээ тэр нь жоох өөрөөс нэлээд ихчвэсний санаж байна. Тийм байл. Кофе шоп, Тэгээ их сургуулийн охинтой нэг үер хийдсэн. Тийм үү. За ямар ч байсан тэгээд 10 жил нь бол энгийн хөвчөг өссөн. Гэхдээ ер нь бол дандаа амар ангийн ухаантай хөвгт бидсэн. Тэгэхээр жоохноосоо хойш ер нь бол ухаантайгаар алдартай байсан. Тэгээ ер нь миний хайлт ингээд санахад энэ хүн яг ингээд амьдралын утга учир юу юм бэ гэдгийг жоохноосоо амар тийм бодож эхэлсэн тий. Ер нь яах гэж ингээд хүн ингээд амьдрдیں۔ Ингээд хүн болгоны тийм боддог асуултуудыг манай хүн ч гэсэн яг л бид нар шиг амар их боддог. Тэгээ тэрний утга учирыг тайлах гэж ингээд янз бүрийн зөндөө ном уншдаг байсан гэдгийг амар санаж байна. Тэгэл хүмүүс ингээд хамт уулзах ихэд ингээд ном уншаал байж идэг. Тэгээ тэр нэг тийм бидний ингээд 10 жилдээ уншдаг тийм хөнгөн нэг тийм романс ном гэхээсээ илүү амар тийм нөгөө сайенсийн төрлийн номнууд амар уншдаг байсан гэдгийг санаж байна. Тэгээд ер нь би ингээд уншиж эхлэхээс өмнө энэ хүн шууд ингээд юуны замнал руу орсон болоо шууд эмчийн замнал руу орсон болоо гэсэн чинь үгүй байсан. Манай хүн ингээд амьдралын утга учирыг тайлмаар энэ философи, биологи гэл амар олон юм сонирхолтой. Тэгээд бакалаврын зэрэгээ болохоор ер нь бол уран зохиолоор уран зохиол англи хэлний хэл зүй тиймэрхүү юмар төгссөн.
Тэнгүүд нь тэр нь бас энгийн нэг сургуулийг төгсөөг байгаа. Манай хүн чинь бүр нөгөө Stanford. тийм Ivy League гэдэг ер нь бол хүн болгоны мэддэг сургуулийн дундад бас том нэртэй Stanford гэдэг тэр сургуульд жижигхэн уг нь бол нэг хотод өссөн тий. Нэрийн сандгүй нэ. Харин тий. Тийм тэгээ тэр сургуулиас нь ингээд хамгийн дотны найзтайгаа нэг нь Yale нөгөө Нэг нь Yale Stanford. нөгөөд нь Stanford. Тэгэл би бүр хүүшээ хүмүүс ч юм бүр ингээд амархан баг хийчихсэн. тийм бүр ингээд би тийшээ ороод гэл тэгэхээр хоохон тэгэхээр л амар ухаантай хүмүүс байна гэж бодоод тэгээд нөгөө хүн нь ингээд манай хүн бакалавра дуусгачаад за би сурч дуусаагүй байна гэд магистра бас тий literature буюу уран зохиолоор хамаасмаа. За тэгээ өөрийгөө ер нь бол би юм уран зохиол дуртай философч болно гэж бодож явж байгаад тэгээд гинт за би ер нь бол ангаах ухаанд ороод ингээд хүмүүс туслаад ингэж явах хүн юм байна. Илүү юм сайенс хүн юм байна гэж шийдээд тий өөрийгөө яг ангийнхаа босод хүүхдээс арай өөр гэдгийг анзаарсан тий яг ингээд тий тэгээд дахиад сайн Stanford-д ордог тий тэгдэг. Тэгтээ энэ удаа өөр мэрэгчлэр. Тий ангаах ухаанаар орсон байгаа. Тэгээд тэнцэнэ их нэртэйгээ танилцдаг Lucy гэд бүсгүүдэд танилцаад тэгээд нэг дунд хавцаанаас нь за би мэдрэлийн мэс засалж болох юм байна гэдгээр шийддэг. Тэгээд бусад хүмүүс нь болохоор ер нь бол ангаахын сурах амар хэцүү. Тэгээд хүмүүс нь жоох юм амархан имж болохыг ингээ илүү их сонгож ирсэн. Ангийнхан нөхдүүд нь тэгээ өөрөө болохоор ер нь хэцүү шттэ нэг түүний тархин дээр мэс заслахын ингээд 1 мм-ийн алдаанаас болол ингээд бүх юм үгүй болчих болно. Тэргээд тэгтээ бас өөрөө айгу ухаантай юм хүн болохоор нэг сонгосон. Тэнгүүдээ гинт нөгөө нэг чиний 1 мм хүртэл хүний юуг ямар өөрчлөх вэ гэд хэлсэн чинь надад нөгөө нэг 8 настай хүүхдийн нэг жишээ санаанд орж байна. Амар найрсаг, амар амьдралын баяр баясгалантай нэг 8 настай хүүхд нэг тархины нэг тийм чулууга ч юм уу нэг юм ахуулах гэж хагаад тэгээд орсон чинь нөгөө ухах эсгээс нэг 1 мм ч илүү нэг амар жоохноор яатсан чинь нөгөө хүүхэд нь 12 настайдаа ингээд мангас болсон гэж ингээд манай зохиолч ингээд зуршилж байгаа. Тэгэхээр ер нь ингээд тарих гэдэг чинь өөрөө ямар тийм эмзэг зүйл үлээ ямар хүний ингээд хамаг бие махбодыг өдөртдөг тэр зүйл лээ. Тэгэхээр энэ юмн дээр үнэхээр нэгт амар хурдан хийдэг, хоёрт амар precise буюу амар тийм наривчл өндөр наривчльтай тиймэрхүү хүмүүс л ер нь ингээд амжилт олж чаддаг. Амжилт олох гэхээс илүү ер нь бол байх хэвээр хүмүүс нь тийм байдаг. Хурдан тэгээд наривчльтай. Тэгээд тэр ингээд шаардлаганд орч чадахгүй бол ингээд энэ ер нь чиглэл рүү ороод ч тийм ээ гэдгийг би бүр ойлгосон. Тэгээд энэ хүмүүсийг бас ямар их хүндлэх хэвээр юм бэ гэдгийг амар ойлгосон. Тийм тэгээд яг дөнгөж сургуулаа төгсчөөд residency-га эхлүүлээд тэгээд хамт residency-д нь орсон хүмүүс ингээ нэг нэгээрээ гараал за би боллоо өөр мэрэгжил сонголоо гэж зөндөө олон жил сурсныхаа дараа штэ. Тэгээл нөгөө бусад дээд үеийнх нь нөгөө эмчнэр нь чи хоолоо идэхдээ 100 гараараа бас яа тэгвэл чи 2 гараараа зэрэг юм одоо мэдрэмжтэй ажилдаг байх ёстой. Тэгэл айгүй олон цаг ажилладаг байсан. 7 хоногийн бараг 100 цаг. Тэгэхээр тэр нэг зүгээр бид нар шиг ингээл компьютерийн ард суугаад л хаяа алдаа гаргаал зовчлаарэ гэдэг тийм ажил биш. Бүр хамаг хүмүүс рүү мэйл хичээл шийдэг штеп тийм зүйл бол ерөөсөө тийм аимшигтай ажлыг тэгэж 100 цаг хийдэг. Тэгэд ингээд бичсэн мэс штэ. Оройн ингээд бүр шүн ажилласаа гараад машиндаа орсноо хальт дуг хийчээд тэгээд нэг 15 минут машинаа бариад гэрте очдог байсан. Тэгээд зүгээр шууд гараад явчаж хүртэл чадахгүй. Тийм аимшигтай ядардаг. Тэгээл шүн ингээд гинт яриалаа юм шинэ өвчтөд ирлээ эсвэл танаа өвчтсөн чинь ингээд гинт өвдлөө гэвэл тэгээд шууд гараал эмнэлэг дээр очдог. Тиймэрхүү эмчнэр ер нь өөрсдийнхөө үнэхээр гаргуудан гаргасан. Ямар юм бэ? Тэгээд яг манай хүний дөнгөж яг residency-га ихлүүлээд бас ингээд өхөл гисэн юмтай ингээд өөр дөрөө биш бусад хүмүүсийнх дээр ингээд анх танилцж исэн түүхүүд нь бас надад амар эн чин нэрэлэг бодит амьдрал иймэрхүү юм болдгоо штэ гэдгийг амар санагдсан. Одоо ингээд анхныхаа ярьж байгаа хгүй анхны ингээд хүний амийг ингээд харсан үе нь хамгийн анх тэр хүний амийг алдчихсан үеийг ингээд авцчихсан гэд яасан бэ гэсэн чинь нэг эмэгтэй ихэр хүүхдүүдтэй жирэмсэн болцсон байсан. Тэгээд 23 билүү 24 дугаар 7 хоног дээр буюу нилээн ингээд эрт ингээд ахуулах шаардлагатай байгаад байсан хүүхдүүдэд тэгэхгүй бол ингээд амьд нь эрсдэлтэйгээд тэгээд хүүхдүүд нь ингээд гарсан чинь нөгөө нэг дүрсэлж байхдаа ингээд нэг алгын хэмжээний
жижигхэн хоёр ингээд хүүхдүүд байсан. Тэгэл тэр хоёрыг нь гаргачаал бүр ингээд чирнэлийн өнгөтэй ясных нь ингээд бүтцэн хүртэл яаж харагдаж байна гэдэг нь ингээд гаран дээр ингээд хүний амийг ингээд барьсан байсан гэд. Тэгээд тэр хоёрыг гаргах дуусгачаад тэгээд араас нь өөр эмэгтэй гэсэн төрүүлж мөрүүлсэн чинь тэрний хүүхэд нь хамаагүй том, хамаагүй нэг тийм хүүхэд байсан. Тэгээд өмнөх тэр анхны тэр ингээд төрөлт дээр хамт ажилласан эмэгтэйгээсээ нөгөө өчтөрийн хоёр хүүхэд яасан бэ гэд асуусан чинь хойлоо өдөлсөн. Нэг нь саяхан нөгөөх нь ингээ 24 цаг болоогүй байхдаа өдөлсөн гэд. Тэгэл манай зохиолч ингээ гунгалжсэн чинь энэ харин ч ингээ аацтай, баг аацтай. Яг бол энэ хоёрт ингээ амьд үлдэх тийм боломж байсан. Зарим эхүүд ингээ өгцөн хүүхдээ хүртэл ингээ төрүүлэх шаардлагатай тиймэрхүү ингээ амар нөхцөл байдлууд ингээ зөндөө байдгаа гэдгийг ингээ уншсан чинь ингээ яа хөөх гэл нэрээ хүн болгон энэ амьдралыг бас амар олон юм туулж, амар олон юмтай нүүр тулж ер нь амьдрдаг юм байна. Тэгээд эмчүүд болохоор ер нь бол нэг тийм амьдралын утга учир, тэгээд үхэл, амьдрал гэсэн юмны бүр яг зааган дээр нарчдаг. Тэгээд энэ хүн бол бүр ингээд гүнзгийгээр өөрөө ингээд хүнд ингээд танд хэдэн сар үлдсэн байна гэж хэлдэг хүн. За тэгэж тэрний талаар бас нэг сонирхолтой тий. За та нар ойлгоно. Тэгээд яг хүмүүст ингээд өвчнийхэн талаар тайлбарладаг хүн байсан бол дараа нь одоо хідэн амьдралынхаа хідэн үеийн дараа өөрөө тэр судал дээрээ суучаад өөрөө тэр ингээд өвчтөн гэсэн тэр мэдрэмжээ ингээд мэдэрж байгаа нь ингээд одоо уншигчийн үүднээс бол надад ингээд амар хоёр өнцгөөс нэг цэгийг харах тийм боломж өгсөн бас гой санагцсан. Тийм гоё гаргалаа. Тэгээ тэр нөгөө хоёр жоох хүүхдээ нас урсан гэдгийг мэдчихээд тэгээ дараа нөгөө дөнгөж шин төрсэн хүүхдийнх нь нөгөө аав гэр бүлийнхэн тань уулзаа нөгөө гоё мэдээ хэлдэ штэ. Тэгээ тэр хүмүүстэй уулзаад гоё мэдээ хэлээд нөгөө чи бөөн баяр боллоо шинэ нөгөө тэгэл гараал нөгөө жигүүр рүү орсон чинь нөгөө нэг ихэр хүүхдүүдийнх нь аав нь ингээд айгуу сонирм муха царайлцсан сууж исэн. Тэгэл манай Пол анх удаа тийм жинхэнэ эсрэгцлийг хараад бас тийм анхны мэдрэмж нь бол тэнд өнгөрсөн. Тэгээд манай резиденциагаа үргэлжлүүлээл олон жил тэнцэнэ ажилласан. Тэгээд ер нь бол мэдрэлийн мэс засалж хүн бол бас тийм муухай мэдээг их олон удаа хүмүүс хүрэх хэрэгтэй болдог. Одоо ингээд зүгээр л нэг мотоциклны ослоос ч юм уу тий. Зүгээр санаандгүй явж байгаа л юм машины ослолт орсон хүмүүс тархины аягүй том гэмтэл аваад тэгээд нэг бол тийм мис засалж хүмүүс ингээ хаяа шийдэх хэрэгтэй болт юм билээ те. Нэг бол энэ хүн амьдруулах юм бол зүгээр л юм ургамал шиг болно яаж чадахгүй тийм байснаас үхлийг арай дээрд үздэг. Тэгээ тийм сонголтыг эмч хүн өөрөө ингээд ажил дээрээ гаргана гэдэг бас хэцүү. Тийм хүний одоо амьдрах уу үгүй юу гэдэг нэг утгаар ер нь бол шийдэж гин гэсэн үг л те. Тэгээд надад бас ер нь ингээд амар юм бодод тусан байхгүй. Би энийг бас ингээд өмнө боддог гэсэн. Ингээд амьдрах гэдэг чинь яг ингээд би энэ ганцхан амьд яваад ах гэдэг чинь би бол яг амьдрах гэж нэрлэх байгаа байхгүй. Тэр чинь зүгээр жоохон тийм илүү оршин тогтнох гэсэн үгтэй ойрхон байх гэдэг. Гэхдээ хүн ингээд амьдрахын тулд ингээд бусад хүмүүстэй харилцаж ийж, бусад хүмүүсээс юм сурж ийж, ингээд өөрөө ингээд өөрийнхөө хүссэн зүйлүүдээ хийгээд яваад байхыг чинь амьдрах гэж нэрлэдэг болохоос зүгээр л ингээд нэг тийм нэрэл ургамал шиг байна гэдэг бол ингээд амьдрал биш байгаа байхгүй юу. Тэгээд яг тиймэрхүү жишээнүүд бас ингээд нэг хаалгааны нэг жижигхэн ингээд алдаанаас ч болж ингээд хүн ингээд зүгээр тэгэж яг жинхнээсээ амьдрах боломжтой байхад нэг тийм paralysis орчдөг гэдэг дээ шүү дээ. Одоо чинь за одоо 1 мм гүнзгий орчих юм бол энэ хүн ингээд зүгээр хөдөлж чадахгүй болно. Гэхдээ 2 мм гүнзгий болчих юм бол энэ хүн ингээд бүр ингээд бүхэн full state of paralyzed. Одоо чи ингээд мэдэрлээ мэдэрч чадахгүй, гараа хөдлөгийг хөдөлгөж чадахгүй болчих. Тэнгүүд нь тархичин болохоор өөрөө хөдөлмөр байгаа. Гэхдээ ингээд биений чинь ямар ч үг тэр тархичин ингээд удирдах чадахгүй байгаа гэд. Тэгээд ер нь бол тийм амьдралаар амьдрах нь утга учиргүй юм шиг санагдсан. Тэгээд тэрийг бас манай хүн тайлбарлсан те. Ер нь ингээд зүгээр л ингээд амьдраад ах гэдэг чинь яг жинхэнэ утга учиртай зүйл биш шүү дээ. Тэр чинь арай том зүйл шүү дээ гэд. Тийм. Тэгээ бас хаяа бас гоё мэдээг хүргэдэг. Одоо ингээд заслихын дараа за зүгээр олчлаа одоо ингээд хэд оны дараа гэртээ ирж болно гэл. Тийм. Тэгээд 1 мм-ийн алтаагээ бодоод үзэхээр жижигхэн тийм. Надад бүр ингээд 1 см хүртэл ингээд жижигхэн санагддаг байхгүй. Тэгсэн чинь тэрнээс ингээд 10 дахин жижигхэн гэхээр бүр амар жижигхэн.
Яа тэгтээ бүр ямар мундаг хүмүүс вэ гэж би бүр үнэхээр амар хүндэлсэн. Би ингээд өмнө зүгээр за юм чи угаасаа л ажиллаа л хийж байгаа хүн шүү дээ гэж амар мухагаар ханддаг байсан чи юу вэ? Энд чин нэг миний хийж байгаа ажлаас бүр одоо хэдэн 100 хэдэн мянга дахин гэж чухал юм хийгээд байгаа байхгүй. Тэгээд тиймч байх үедээ бас айгу олон тийм одоо бидний мэддгүү тийм төрлийн түүхүүдийг бас хэлсэн. Одоо чи нэг охин ингээд айгу олон цагийн ажиллаж агаад тэгээд хамгийн сүүлийнх нь нэг юм 9 цагийн мис засалд оролцох хэрэгтэй байсан. Тэгэхээр тэр нь л нэг өөрөө юмаа хийхгүй зүгээр л нэг юм барьж зогсох хэрэгтэй байсан цаг. Гэхдээ тэр мис заслыг хэлхээс өмнө ингээд нэг юм шалгаад хэрвээ тэнцэнэ нэм хавдар байх юм бол бид нар угаасаа юу хийж чадахгүй гэм мис заслаа хийхгүй байхгүй байх юм бол мис заслаа хийн 9 цаг. Тэгээ нөгөө охин нь амар ядарсан бахтай ингээд бодохдоо яана энэ хүн ингээд хавдартай байгаасаа гэж дотроо яач юм хүссэн. Яг зүгээр л гэртээ гуртай хармаар байсан. Тэгээд тэгсэн чинь онгоолгоод үтсэн чи яг үндэ тэр хүн хавдартай байсан. Тэгээд тэр хүмүүс ингээд ер нь л тэр хүн одоо ингээд тавтаасаа болоод нас урж байгаа байхгүй юу. Тэгээд дараа нь тэр эмхтэй яана би яаж тийм юм бодож чадчихна ингээд би юмч хүн байж ийж. Тийм. Тэнгүүд нь энийг бас манай зохиолч өөрөө бас туулжсэн те. Ингээд residency-гийнх нь анхны жил дээр болохоор илүү ингээд бичиг баримттай ажилдаг цаг үе нарийн их байсан шүү дээ. Тэгээд тэр бичиг баримтыг зүгээр л яг цаасын ажил тэнгүүд нь энэ дээр одоо хийх юмнуудаа ингээд чеклээ явуулдаг тиймэрхүү зүйл гэж боддог байсан. Гэхдээ яг ингээд яг илүү ингээд ажилдаа ингээд гүнзгий ороод эхэлсэн чинь энэ бичиг баримтын хойно болгон яг нэг хүний амь яригдчихэж байгаа юм байна. Тэр нэг хүний амьд тэр хүний гэр бүл гээд амар олон хүмүүс яг ингээд амар чухал зүйл. Тэнгүүд нь тэр хүн ингээд яг тэрийг ойлгосноосоо хойш тэрийг зүгээр бичиг баримтын ажил ч юм уу цаасны ажил гэж харахаа болоод ингээд өвчтөн яг ингээд гэж илүү хардаг болсон гэдэг нь бас нэрэл угаасаа ингээд яг энгийн ажлаас амар өөр зүйл байгаа байхгүй тий. Яг ингээд энгийн л цаасны ажил биш. Гэхдээ ингээд тэр охин маань болохоор тэрийг ойлгохоос өмнө тий. За энэ ажлыг хурдан дуусгачих гээл тэгэл за ингээд энэ нь тийм байгаасаа гэж бодож исэн. Яг хүний хувьд ингээд ойлгохоор ч гэсэн тийм би ч гэсэн гэртээ хайхыг л хүсэн. Тийм би ч гэсэн тэгнэ. Тэгэл амар complicated санагдсан да. Тийм бас нэг жишээ нөгөө Jacob гэдэг найзтай байсан шүү дээ. Тэгээ хоёул амар тийм одоо mortality буюу хүмүүс угаасаа эцэгтэй өхөн ойлгомжтой. Тэгээд тэрний тухай айгу ярьдаг. Тэгээд ингээд угаасаа юм хүмүүсийн өхлийн эсвэл амьдралын зааг дээр ажиллаж байгаа тийм хүмүүс болохоор энэ талаар айгу тийм зөв ойлголттой байх хэрэгтэй. Тэгвэл айгу амархан тийм burnout бол айгу амархан сэтгэлээр унана. Тэгэл нэг хэсэг ингээл манай нэсэж байж байгаа дөө гэж байжсэн чинь гинт нөгөө Jacob гэ найз нь амиа хорлцсон гэдэг мэдээ авдаг. Яасан би гэсэн чинь өөрийнх нь өвчтөн нь өөрөөс нь бодлоод өвчнөө алдсан, нас орсон. Тэгээд цаачин бүр төвчиж чадахгүй дээрээс өсөрсөн. Тийм тэр мэдээг авчаад яана Jacob бол яагаш тех хүмүүсийн нэг биш байсан. Юу болсон юм бол нэг сүүлийн үед нэг л юу татарсан байсан тэргээд. Тэр айгу хүчтэй туссан. Харин тэгээд надад бас нөгөө нэг жишээ нь санаанд орж байна. Нөгөө нэг яаж мэдээ дуулгадаг байсан гэд гарсан шүү дээ. Одоо хорт авдраг туссан хүнд одоо мэдээг нь яаж дуулах вэ гэд. Тэгээд ер нь бол нөгөө нэг probability буюу монголоор одоо юу гэх юм магадлал ингээд магадлалын талаар ер нь манай хүн ярьсан те. Ингээд нэг тийм угаасаа магадлал нөгөө эмчин мэдчихэдэг. За энэ хүн одоо жишээ нь 100% байхад энэ хүн дараагийн 2 жилд өөд болох магадлал нь 95%, тэгэнгүүт 8 дүүлдэх магадлал нь 5%. Тэгээд манай хүн ямар ингээд эмчнүүд дургу вэ гэж хэлсэн чинь ингээд одоо хүнд ингээд чамд 6 сар үлдсэн байна. Гэсэн нэг тиймэрхүү одоо хүний амьдралд ингээд зур зааг өгчөж байгаа нэг тиймэрхүү юмыг амар буруу гэж шүүмжилдэг байсан. Тэгээд яагаад гэвэл нэгт ингээд тэр магадлалын онолоор хамаг юм шийдэгдэх зүйл биш. Гэхдээ одоо жишээ нь та одоо хэдэн сараас тэдэн жилийн хооронд ч гэсэн амьдарч болно. Тэгээ энэ чинь болохоор янз бүрийн амар олон ингээд факторуудаас ингээд шалтгаалж идэг зүйл байдаг гэх юм бол нэг нэгт ингээд өвчтөн өөрөө тэр ингээд цаг хугацаан дээр амар төвлөрөхөө болдог. Одоо жишээ нь за одоо надад 6 сар байгаа юм байна, эсвэл 3 сар байгаа юм байна гэд тэгэхээр болно. Тэгэнгүүт нөгөө хүнд нь тийм итгэл найдвар төрүүлж байгаа байхгүй тий. Хэрвээ би ингээд яах юм бол ингээд бодож үзэх юм бол удаан хугацаагаар ч гэсэн амьдарч болно гэд. Ер нь тэгээд эмчнэрт ингээд худлаа ярьж болохгүй. Гэхдээ заавал нэг тийм бүтэн үннийг хэлэх албагүй эсвэл хамаг мэдж байгаа зүйлээ нөгөө өвчтөндөө хэлэх шаардлагагүй гэсэн тэр
үзэл нь бас миний нэг хувийн жишээг амар санагдуулсан байхгүй юу? Би яг өөрөө мэдгүй ч гэсэн манай өвөө юу хотоодны нэг хорт авдар илүү маягийн юм яажсэн гэсэн байхгүй юу? Намайг төрхөөс өмнө. Тэгээд гэр бүлийнх нь хамаг гишүүд нь ингээд бүгдээрээ мэдчихсэн. Тэгээд за одоо хэлэх үү яах уу гэж ингээд бодож агаад. Тэгээд за ингээд урлагийн хүн тийм болохоор ингээд амар яг хэрвээ муу мэдээ сонсчих юм бол шууд тэр хүн өөрөө ингээд тэр мэдээндээ бүр ингээд автаад ингээд би өвдцэн угаасаа надад цаг хугацаа байхгүй гэж бодоод тэгээд тэрнээсээ болоод жишээ нь тий депрессэнд ороод өөдөлөх магадлал нь илүү ингээд хурцдаг ч байд юм уу гэж бодоод тэр мэдээгээ ер нь бол хийлээгүй. Тэгээд энэ зүгээр нэг жижигхэн асуудал байсан байна гэдэг. Тэгээд эмчин болохоор өөрөө бас нэг тийм нэг хідэн сар л үлдсэн байна гэж хэлсэн гэсэн баггүй. Яг ингээд гэр бүлийнхэн гişүүд нь. Тэгтээ ингээд тэр өвчнийхэн талаар хэлээгүй. Тэгтээ ямарсан нэг имлэгт орж мороод янз бүрийн ингээд имчилгээг хийлгээд явсан чинь 3 жил амжирсан гэсэн. Тэгэл надад үнэхээр нөгөө нэг эмч хүнд үнэхээр амар хүчтэй байхгүй юу. Тэгэхээр яг тэр хүн өөрөө ингээд юу хэлэхээ, яаж хэлэхээ, ямарсан худлаа хэлэхгүй. Тэгтээ үннийг хэлэхдээ хэр ингээд гүнзгий үннийг хэлэх вэ, хэр наривчлалтай хэлэх вэ гэдэг нь бол үнэхээр бас өвчтний тэр амьдралынх нь заагт нь бас тусдаг зүйл шүү гэж би бодсон. Тийм. Тэгээ бас яг нөгөө нэг жинхэнэ муу мэдээг одоо хөрөх болно шүү дээ. Одоо ингээд одоо танай хүүхэд чинь нас орсон байна гэдэг. Тэрийг яг яаж хэлэх вэ гэдэг нь маш чухал. Яагаад гэвэл одоо тэр гэр бүлийн хүмүүсийн хувьд тэр хайртай хүнийхээ өхлийг төсөөлөх тэр одоо өнгөн тэр чигтээ тэр эмчийн яаж санаагаа хэлж байгаагаас нь хамаардаг. Тэр нь бол маш чухал зүйл. Тэгээд яг бүх цаг энерги зарцуулаад ингээ айтайхан тайлбарлаж өгөх хэрэгтэй. Тэгээд өөр ингээ бичсэн байсан. Words are the surgeon's only tool. Мистасалч хүний хамгийн том зэвсэг бол үг байдаг. Тэгээд за одоо тэгээд ер нь бол хорт тавдар яг тусны дараах гэсэн хэсгүүд рүү одоо илүү шилжээ. Тэгээд за одоо ингээд насаараа ч юм уу те одоо хэдэн жил хүмүүстэй ингээд хүмүүсийн өвчин эмчлээд ч юм уу эсвэл муу мэдээ дуулгаад ч юм уу ямар ч гэсэн эмчийн замналаараа ингээд хэдэн жил ажилласны дараа ингээд манай хүн 36 татаа өөрийгөө ингээд хоолойны хорт тавдар лон гэдэг ч үлээ. Оошигны хорт тавдар шүү. За би намайг уйсан. 30 минут юм дуусан. Оошигны хорт тавдар туснаа олж мэддэг юм аа. За тэгээд юу боллоо? Тийм. Тэгээс чи гинт айгу сонин шинж тэмдэг гараад ирсэн. Тийм залуу хүн бижиж гинт айгу килограмм хасаад тэгээд ядраад юм хоол идэх аппетитгүй болоод тэгэл цааш надад энэ өөр юм чим мэдж байгаа шүү дээ. Нэг юм сонин болоод би хорт тавтартай юм шиг байна. Тэрийгээ их нэртэй ингээ хэлэхгүй. Тэртээ ингээ яг хэлэхгүй яваадсан. Тэг их нэр нь ингээд гинт чи надад ярихгүй байгаа. Тэг надад ярихгүй байгаа юу болоод байгаа энэ тэргээд тэгээд хоёулаа эмнэлэг рүүгээ очиод тэгээд нөгөө CV MRI тэг MRI скан хийгээд харсан чинь ер нь бол хорт тавдартай гэдгээ мэдэж авсан. Тэг энэ бол үнэхээр гэтээ би шууд өөрийгөө ингэ бодсон. Хэрвээ би ингээд гэнт хорт тавдартай байвал яаж хүлээж авах бол би ер нь ингээд яг одоо өхөр болчвол дэлхий дээр ингээд утга учиртай зүйл үлдээж чадах юм болов. Тэгээ намайг одоо яг өгөх гэж ивэл миний хажууд хайртай хүмүүс хинхэн байх бол ч юм уу нэг юм том асуудлууд ингээд толгойд орж ирд юм байл. Тэгэнгүүт нь манай хүн чинь яг ингээд би эмчнэрийг ингээд ранклмааргүй байна л та. Гэхдээ манай хүн ингээд яг neurosurgeon-ийн хувьд ер нь бол ингээд топ нь байсан гэх юм уу? Одоо яг residency-га дуусгаж исэн хүмүүсийн болохоор хамгийн шилдэг гэж тотогдохоор тэгээд ямар газар руу ингээд apply хийн үү? Тэр газар нь бүгдээрнгийнх нь ингээд анхны ингээд candidate буюу анхны сонголт нь дандаа Пол байхаар нэг тийм ер нь бол төвшөндөө бүр мэрэгсэн болцсон байсан. Тэгээд энэ хүн болохоор ер нь бол амьдралынхаа дараагийн 40 жилөө төлөвлөсөн байсан хүн. Тэгэнгүүт нь эхний одоо 20 жилд нь болохоор энэ хүн ганцхан нэг тийм мэдслийн ингээд дагуу биш бас нөгөө нэг science тийм lab дотор ингээд янз бүрийн тийм шинэ тийм
нээлт ч юм уу тиймэрхүү юм амар сонирхолтой хүн байсан. Тэгээд ер нь бол ингээд хагалгаагаа хийн гэхдээ бас ингээд судалгаа ер нь нэлээд төхөцтэй хийдэг нэг тийм 20 жилийг өнгөрөөгөөд тэгээд тэрний дараах 20 жилээрээ нөгөө бүр анх нөгөө нэг literature уран зохиолыг сонсдог байсан тэр ингээд Пол руугаа очиод ном бичиж өнгөрөнө гэж ер нь бол төлөвлөсөн байсан хүн гинттэй за надад одоо би хорт авдрын 4 дахь шатан дээр ирлээ гэсэн тиймэрхүү мөч ирж байгаа нь энэ хүнд бүр бас хүнд тусах нэг шалтгаан. За хүнд тусаагүй л дээ. За мэдгүй гэхдээ за хинт ч хүн тасан л жоо идрээтэй. Гэхдээ ямар ч гэсэн ингээд бүр яг амар амьдрал нь дөнгөж хэлж ийн гэсэн бодолтой байсан чинь ийм юм болсон байхгүй юу. Тэр нас бүр онцлог шаардлагатай. Тэгээд яг дөнгөж residence-гээ дуусгаал амьдрал нь бүр яг эхэлсэн. Тэгээд яг нөгөө 7 хоногийн 100 цаг ажилладаг байсан. Их нэртэй ингээл амар гоё амьдрал амлаа л тий. За дараа жилээс ингээ миний орлого ингээ 6 дахин өснө. Ийм тийм гэжсэн чинь яг эсэргээр болж байгаа штэ. Одоо ямар ч орлогогүй болоод эсэргээрээ нөгөө юм чинь их нэрээсээ айгүй том анхаарал халамж авах хэрэгтэй болдог. Тэгээд энэ айгүй том юм хайрын тухай бас уншсан. Тэгээд амар хөөрхөн манай хоёр тэгээд хүүхэдтэй болох амар хүсдэг гэсэн тий. Тэгээд надад нэг үг нь яг одоо би дэлгэцэн дээрээ харсан байгаа болохоор тэрийг нь хэлмээр санагдлаа. Яг нөгөө хүүхэдтэй болох юм бол бас хэцүү шттэ. Одоо хорт авдрын 4-р шатны дээр явж байгаа хүнтэй хүүхэдтэй болно гэхээр нэгт нөгөө эхнэр нь 2 хүн халамжлах шаардлагатай болно. Тэгээ хүүхэд нь эцэггүй өсөх магадлал нь ер нь бол амар өндөр. Тэгэнгүүтээ ингээд хэрвээ тийм байх юм бол эрэгтэй нь ингээд don't you think saying goodbye to your child will make your death more painful гэд их чинь асуусан. Энэ одоо юу монголоор юу вэ гэхээр хүүхэдтэй баяртай гэж хэлэх нь ингээд чиний бодлоор ингээд баяртай гэсэн үгийг улам тийм өвдөхмөр үг болгоно гэж бодохгүй байх уу гэж ингээд хэлсэн чинь эрэгтэй нь болохоор тэр нь бүр гайхалтай биш гэж юу хойлоо ингээд ер нь бол ингээд life амьдрал гэдэг чинь өөрөө ингээд зовлонгоос зүхтдэг зүйл биш ээ. Тэгэнгүүт нь ингээд зовлонгоос зүхтаж амьдраад тэгээд тэглээгээд амьдрал чинь гоё болтгоо гэд нөгөө айхаас айгаад амьдралыг туулахгүй experience хийхгүй байх гэдэг чинь өөрөө амар тийм хоцроод байгаа зүйл юм шиг надад санагцсан байхгүй юм. Зүгээр яг нэг хувийн жишээ калт ингээд нэмэхэд одоо би жишээ нь одоо ингээд хайрлж майрлахаас ч юм хүн хайрлахаас хүний хайрыг авахаас ер нь бол нэг жоохон тийм айх гад идэг хүн. Гэхдээ тэгээ тэр айцаасаа болоод ер нь бол ингээд амар тийм цухтаад идэг. Гэхдээ ингээд тэрийгэ болоод хүмүүстэй илүү нээлттэй байгаад тэгээд хайрлах гэсэн юмыг ингээд өвдсөн ч гэсэн хамаагүй ингээд сурн мурна гэх юм бол тэр чинь амьдралыг чинь бас амар гоё шин өнгө нэмэхэр зүйл байгаад байгаа зү. Гэсэн нэг тиймэрхүү санаатай хол ч юм уу ойрхон ч юм уу надад жоохон батгцсан. Тэгээ энэс айгу хүнд туссан би бас уншчаад би ч та тэгээ өргөл өмсөн жаа тийм байх. Тэгээ ер нь бол хүмүүс бас л яг ингээл одоо юу гэдгийг жижигэн жишээ гадаадад очиж сурах ч юм уу сургууль төгсөх ч юм уу энэ чинь нэг юм амархан зүйл биш тийм тухтай зүйл биш тийм бид нэр их тийм тухгүй зүйл рүүгээ тэмүүлжээж тэрний амьдралыг илүү утга учиртай болгодог. Тэгээд хүүхдтэй болоод хүүхдтэй баяртай гэж хэлээд нас орно гэдэг нь амархан биш ч гэсэн тэр хүний өглийг нарай утга учиртай болох юм болоо. Тэгээ манай хүн чинь өөрөө угаасаа байнгын яг ингээд амьдралыг юу утга учиртай болгодог вэ гэсэн юмний араас хөөсөөр ирсэн. Тэгээ тэр одоо марафоноос бол ер нь бол гараагүй. Гараагүй явсаар байгаа дуусан. Тийм. Тэгээд бас эхнэрийнхаа ингээд эхнэртэй тэр бид амар хайртай. Тэгээд эхнэртэй ингээд намайг нас орсны дараа ингээд дахиж гэрлээрээ би чамайг үнэхээр дахиж гэрлэхийг хүсэж байна. Би чамайг ганцаараа чинь амьдралынхаа турш ингээд амьдралынхаа төгсгөл хүртэл байлгамааргүй ингээд яа тэр бол яг жинхэнэ хайраагаад байгаа. Йоо бүр арай л ойлгох болоогүй байгаа юм байна да гэж би бол бодсон. Тэгээ бүр амар нөгөө номоо уншиж дуусгаагүй нас орсон шүү дээ. Тэгээд сүүлийн хэсгээр нөгөө эхнэрийнх нь бичсэн хэсэг байсан. Тэгээд эхнэр нь хэлэхдээ би ингээд нас орохоос өмнө бодохдоо Полын дараа юу нэм сансан юм гимсэн сэтгэлтэй л үлнэ гэж бодсон. Гэхдээ яг үнэндээ нас орсныхаа дараа тэр хүнд байсан хамаг их тэр хайр, халамж, юм хайр сэтгэл, гал мал нь бүгдээрээ яг хിവэрэ үлдсэн. Тэгээ нэмэх нь тэр нөгөө гомдол нулимс нь орж ирсэн. Тэгээ тэрийг уншчаад би
Хайр. Йоо, яг тэгээд тэр ихчийн бицэн хэсгээс нэг үг нь бас надад санаанд орж ийн. Нөгөө нэг өвдсөн байгаа хүний цээжин дээр нэг чи ингээд хөвцсөн. Одоо Полын цээжин дээр ингээд хөвцсөн байж байгаа. Тэгээ өөрөөс нь ингээд миний ингээд толгой ингээд чиний ингээд цээжин дээр байхад ингээд амьсгалах чинь хэцүү вэ нүү зүгээр ээ нүү гэд хэлсэн чинь би ингэж л амьсгалж мэднэ гэд яг ингээд би ингээд энэ байдлаас өөр байдлыг бүр марцсан гэдэг. Pick up liners. Яа би ямар хөөрхий би бас ингээд нэг тийм өөх гэж бас сэтгэнээд гэж амар хөөрхөн байсан нэг юм амар тийм хайр дурлалыг ялангуяа би нэг амар тийм expect хийж ороогүй энэ ном. Тийм тэгсэн чинь амар нэг тийм хайр ч юм бас ямар агуу зүйл юм бэ гэдэг гарч байгаа бүр. Яа би тэгээд өнөөдөр өглөө энэ номныхын подкаст тэгтээ их нэрийг нэг ураад оролцуулсан. Тийм подкаст сонсож утсан. Гойсно. Тийм. Өөрөө яг номны ардах тийм жоохон зарим юмнуудыг яриад сонирхолтой мэлээ. Тийм яг хорт хавтартай болсон мэднээс хойших тэр journey-г ярих юм бол эхлээд ер нь бол гинт өвчтөн болчихж байгаа шүү дээ. Тэгээд өөрийн гэсэн эмчтэй болоод эмчтэйгээ уулзаад тэгээд за их чамд хэрэг юм хавдар байх юм бол яг энэ эмийн эмчилгээ хийж болно. Байхгүй бол химийн эмчилгээ эхлүүлнэ. Тэгээд хавдар нь байж тараад tumor хавдар. Тийм хавдар. Тэгээд нөгөө эмийн эмчилгээг нь ер нь бол дэжгүй тохироод явж исэн. Тэгээд явж агаад нөгөө эм чинь өөрөө эмч болохоор бас ялаж байгаа чи нөгөө нэг residency-га үргэлжлүүлээ дуусгах юм уу гэсэн чи юу энэ чи одоо солиотой юм уу гэж анхаарснаа. За ер нь нэмжлэгэнд дайжгүй яваад ч. Дуусгах гэснээсээ дуусгая гэж одоо residency-га үргэлжлүүлдэг. Тэг үргэлжлүүлж явж байгаа бас хэдэн сарын дараа бүр би энэ муудад үргэлжлүүлж чадхаа байлаа. Тийм тэгээд манай уу яг ингээд өвчин тусныхаа дараа би одоо энэ үлдсэн амьдралаа ингээ яаж хуваарлуул зүгээр үү? Ингээл надад ингээ цаг хугацаа өгчих надад 2 жил гэх юм бол би одоо үлдсэн цаг хугацаагаа бичиж өнгөрөөмөр байна. Надад 10 жил гэж хэлэх юм бол би дахиад жоохон ингээд ажилламаар байна. Дахиад жоохон судалгаа хиймээр байна гэжсэн ч гэсэн угаасаа нэг тийм амархан зүйл биш байгаа шүү дээ. Шууд тэгэл за чамд 2 жил 1 сар 37 минут үлдлээ мүллээ гэсэн юм байхгүй шүү дээ. Тэгээд надад энэ Полын эмч ингээд Эма гэсэн ихч бас ямар агуу эмч вэ гэж би амар бодсон. Яг ингээд Пол өөрөө эмч болохоор ингээд өмнө нөгөө олгой молгойтой хахт нь яг ингээд өөрийнхөө туршлагыг Пол ярьж байхдаа өөрийг нь яг л нэг тийм өвчтөн шиг гэхээсээ илүү яг ингээд за таны энэ юм байна гэж харьцажсэн чинь манай ихч болохоро би чиний эмч чи миний өвчтөн гэж яаж исэн. Тэгээ Пол ингээд би одоо өөрийнхөө амьдралын ингээд юу яах магадлалыг харъя гэх үед ихч ингээд хизээч тийм гэж шуурахгүй. Тэр ингээд чиний санаа зовх зүйл биш. Чи одоо үлдсэн амьдралаа яаж утга учиртай амьдрах вэ гэдгийг илүү бодох хэрэгтэй. Тэрний чин талаар ярилцъя. Чиний хувь хүн чи ямар вэ? Чи юу хиймээр вэ? Ямар вэ гэдэг нэг тэр талаас нь ингээд хахад ингээд улам ингээд чи амьдралынхаа одоо утга учирыг олох хэрэгтэй. Одоо амьдрал чинь угаасаа жоохон өөр болж байна. Угаасаа өөр болно. Тэгээ энэ үеэ яаж ингээд илүү өөршгөө өнгөрөх гэдэг тал дээр нь их ч амар тийм тусалж анхаарсныг нь ах эхлээд ойлгохгүй бохимдчихсан. Дараа нь ингээд би үнэхээр зөвхөнтэйгээ таарч гэдгийг ингээд амар ойлгосон. Тэгээд ер нь ингээд нэг хэлж байгаа үг нь бас дахиад би харж байна л та. Эма надад миний хуучин ингээд хүнийг маань өгөөгүй. Миний яг хуучин байгаа байдлыг маань өгөөгүй. Гэхдээ тэр ингээд намайг шин ингээд identity буюу шин яг шин одоо шин хувь хүнийг маань ингээд намайг олоход ингээд тэр ингээд journey-г маань ингээд хамгаалсан хүн гэд ярьж байгаа байхгүй. Тэр нь надад Эма шиг л эмчтэй болох юмсан. Уушигний хорт хавдартай болох юм бол. Түү. Тэгээд угаасаа ингээд айгүй олон жил эмч байсан хүн болохоор ингээд өвчтөн рүү шууд шилжиж чадахгүй. Аль хэдийн өвчтөн мөртлөө бас хажуугаар нь өөрийгөө эмчлэх гээд байсан. Тийм тэгээ нөгөө нэг өөрөө статистик магадлалтад дуртай гэсэн шүү дээ өмнө нь. Тэгээд тэрнийхээ нөгөө нэг магадлалын мөрөө билүү. Тэр юм өөрөө мэддэг. Тийм яасан хийсэн. Нэг нэрээс нэг ингээд dash ингэсэн нэг нэр л байсан. Тийм тэр юм харъя гэд. Тэр чинь угаасаа зүгээр Google дээр олцдог юм биш зүгээр эмчнэр нь мэдчихэдэг. Тэгвэл чи манай юм үгүй харуулахгүй гэдэг чи би зөндөө асуусан те. Би ингээд хэр удаан амьдрахаа мэдмээр байна гэсэн чи үгүй. Тэр нь ихтэй амар зүв байсан. Тийм би бас энэ ямар тэнэг юм ч гэж. Тийм тэгэл
сонирхолтой зүйлүүд бас болсон тий. Ер нь ингээд яг буцаад нөгөө нэг өвчин арай гайгүй болох үед буцаад residency-га руугаа орох үед ингээд ажиллаа ингээд хичээж үнэхээр хийжсэн ч гэсэн тэрнээсээ яг ингээд нэг аз жаргалны хэмээр мэдрэхээ болцсон байсан гэд бас нэг хальт гарч ирсэн шүү дээ. Яг өмнө нь болохоор ажлаадаг ингээд шүп гэж хийждэг байсан хүн чинь одоо ингээд бүр амар ингээд нэг тийм төвлөрч хийхгүй л бол яг ингээд гараас нь юм гарахгүй. Тэгээд ер нь бол өөрт нь аз жаргал бас нэг амар өгөхгүй байгааг мэдрээд тэр нь бас ингээд нэрэл яг амьдралын өөр үед яг ижилхэн юм хийж байгаа ч гэсэн тэрнээсээ өөр юм мэдэрч болох юм байна гэж би бас бодсон. Тэгээд бас нэг манай хүн чинь бас яг дүнгэж ингээд гайгүй болж явах үедээ нэг тийм том ажлын санал ирсэн шүү дээ. Тэр нь бас өөр хот руу гнүгээс бүр хідэн сая долларын өөрийн гэсэн ингээд тийм laboratory буюу лаборатори юм гоёрчилж лаборатори барих юмыг нөгөөд ингээ өндөр цалинтай ингээд ер нь өөрийн гэсэн тийм хүмүүстэй тийм ажил санал болгосон ч гэсэн өвчнөөсөө болоод тэрийг үнэхээр хийх боломжгүй байсан тий. Тийм бас их нэрээгээ бодоод тий жирэмсэн болсон их нэр нь хүнийгээ дагаа нээх юм зэлүүд юм сонин газар л очиж амьдраад одоо яах вэ гэд. Тийм. Тэгэл үнэхээр л надад ингээд би энэ хүний оронд байсан бол би бүр амар бачимдах байсан. Миний амьдрал зүгээр энд хавдар байгааг бол бүр төгс байх гэдэг байхгүй тий. Эхнэр маань жирэмсэн сайхан ажлын санал ирчлээ. Миний бүхий л амьдрал миний урд байна гээл явчмаар байгаа. Тийм. Тэгээ ер нь нэг юм mortality гэдэг юмны талаар бол зөндөө ярьсан. Тэгээд одоо нөгөө нэг эмийн эмчилгээ сайн биеинд нь тохирохоо болоод нэг ингээм сар болгон ч илүү им скан хийдэг. Тэгээ тэрийг ингээл хараал явж байгаа нэг мэдсэн чинь нэг өөр нэг чулуу гарцсан байдаг ч илүү. Тэгээд хим имжлэгээ эхлүүлдэг. Тэгээд тэр үед нь илүү эм чинь нөгөөний одоо чад бараг нэг 5 жил байгаа гэж хэлдэг дээ. Тэгсэн чинь манай за бас тийм уу биш юм байна. Манай охин төрөөд миний талаар жоохон ч гэсэн memoryтэй үлдэх юм байна гэж найдаад ингээ захаа махаа бичиж үлдээе гэж төлөвлөд явж исэн чинь охиныгоо 8 сартай байхад нь би энэ гинт модад relapse хийгээд тэгээд хөдөлсөн. Гэтэ яг тэр мөч бас нөгөө Люсигийн эхнэрийн бичсэн хэсэг бол үнэхээр амар туссан. Тэгээ яг хамгийн сүүлийн мөчийг нь ярих юм бол бүр амьсгалж чадхаа болцсон. Өөрөө ингээд тэр хүн амьсгалын ганц үг хэлээ гэхэд л тэр бүх энерги ингээд аюу том зүйл тэр хүнээс гарахаар болцсон байсан. Тэгээд хоолж идэж чадахгүй, юу ч хийж чадахгүй ингээд чүрийсэн тийм хүн хараад ингээд танихад хэцүү болцсон. Тэгээд эмнэлгийнхаа орон дээр хэвтээд нөгөө амьсгалдаг төхөөрөмжтэй л заавал амьсгалдаг болцсон. Тэгээд сүүлдээ ингээд өөрийнх нь шийдсэн болохоор за би одоо энэ төхөөрөмжөө аваад охиныгоо гар дээрээ тэрвэрэд тэгээд хайртай хүмүүсийнхаа дунд суугаад ингээд нас урья би ингээд би бэлэн байна гэдгийг хэлсэн. Үнэхээр хэцүү байсан тэрийг уншихад. Гэхдээ ямар ч байсан энэ хүн ингээд утга учиртай амьдралыг бүтээн гэсэн тэр зорилгондоо миний бодлоор бол чадах хэмжээндээ хүрсэн. Тэгээд хайртай хүмүүс нь өөрсдөө нь дурсан. Тэгэнгүүт нь энэ уран бүтээл нь уншиж байгаа хүн ч гэсэн хараад зөндөө юм бодогдуулахаар л бүтээлсэн. Тэгээд өнөөдрийн дугаарыг ер нь энэ хүрээнд дуусгая да. Чич дуусаагүй ном урьдсан болохоор нэг подкаст аваас дуусахгүй дуусгаад байгаа юм шиг. Ямар ч гэсэн амар тийм би энэ дугаар дуусгах гэж би бодлоо. Тийм. За ямар ч байсан өнөө манай 16 дугаар ангид хамт байсан үзэгчтэй зөндөх баярлалаа. Тэгээд энэ ном Монгол дээр байдаг болохоор таад бас дэлгүүрүүдээс аваад унших юм билээ шүү. Амар гоё ном байсан. Тэгээд бид хоёр бол ер нь угаасаа уншиж та нар илүү яг ойлгох бах. Тэгээд ямар ч байсан унших тийм баг зэрэгч болтгой нэг те зориг өгсөн ч юм уу нэг тийм уншмаар санагдуулсан гэж бол найдаж байна. Тэгээд хамт өнөөдөр ном ярьсан зөндөө баярлаа. Баярлаа. За одоо би дуугаар дуусгахаар шийдлээ.